Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та нартай шүдэн зэр тоглох тоглоом зааж өгье. Та нар 3 ширхэг, 4 ширхэг, 5 ширхэг, 6 ширхэг гэд аав ээжээрээ нэг хайр зэг шүдэн цахуулаад багшийнхаа үзүүлсэн зургийн дагуу тоглож үзээрэй. Мөн шүдэн зашиглан хүний хөдөлгөөнийг босж байгаа сууж байгаа хөдөлгөөнийг төрсөлж үзээрэй. Бас олон мянган шүдэн зашиглан ийм том бүтээл хийж болно. Бас цасан ширхэг хийж болно. Гэхдээ өөртөөгөө цөөхөн шүдэн зэрэж гисэн ээжтэй хайртай гэдгийг зүрхээр дүрсэлж үзүүлж болох нэ. Охтууд маань харин өөрсдийнхөө дуртай хүүхэлтэйг хувцсыг нь шүдэн зээр урлаж болно. Бас эргэн тойронд байгаа байшин, мод зэргийг шүдэн зээр зурж болдог бахна. Мөн байшин шүдэн зээр зурах биш, биетээр хийж болдог бахнэ. Харин багш нь одоо та нартаа 5 шумаалын нэг үхрийг шүдэн зээр төрсөлж үзүүлье. Эхлээд бидэнд шүдэн зээ байрлуулад дараа нь ерөнхий төрхийг гаргаад тэгээд зураад будаад ингээд багш нь үхэр зураад бэлэн болгочихлоо. Харин та нар маань гэртээ 5 шумаалын бусад амьд болох тэмээ. Бас морийг унахтай нь хамт хийж болно. Эсвэл хоныг бяцхан хөөрхөн хурахтай нь. Эсвэл ямаа гэд 5 шумаалнуудаа төрсөлж бүтээл хийгээрэй. Баяртай.